Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Оросын улбаны улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх зэвсэг түвшний Звезда телевиз үзүүлж байна. Жилийн тэртээ халах голын хөндөд бөмбөг тесэрч хөрөст дэлхий улаанаар эргэлдэж байлаа. Тэгэхээр жохоо бид бөмбөгийн тоос шаран дараа гэж явсан. Энд олон мянган Орос, Монгол, Япон зэрэг алтан амиан алдсан. Манай улсын хувьд бол энэ гэхээр одоо дайн байсан гэж хэлж болно. Халах голд улсын энэ үйл явдлыг зүгээр нэг мөргөлдөөн тулаан хэлийн зөрчилдөөн гэж ойлгож ерөөсөө болохгүй гэж бид нар үздэг. Алхын улд их орон элгэн садныхаа төлөө хайр найргүй тулдаж тэд баатрууд болж байлаа. Халах голын дайн нэг талаас цэргийн тулааны түүхэнд сургамжуулдахээс гадна Монгол улсыг хэсэгчлэн эзэгнэх гэсэн бүтлгүй оролдлого байна. Дэлхийн 2 дугаар дайны галын очин 1939 онд халах гол бадарсан түүхтэй. Халахын голд байгуулсан гавья 1-р анги. Өнгөрсөн зууны 30 оны үед милитарист Япон Солонгосын хойгийг өөрийн харьяанд нэгтгэж 1931 оны 9-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө Манжуурт цөмрөн оржээ. Хэдэн сарын дараа хойд Манжуурыг эрхшээлдээ бүрэн оруулсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Герберт Гувер Япон улс хятадд өөрийн дэглэм тогтоох эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин үндэстнүүдийн холбооноос улс орон бүр өөрийн үзмжээр Японы эсрэг 20 арга хэмжээ авч хэрэгжүүлж болно гэсэн тогтоол гаргав. Өөрөөр хэлбэл бодлогогүй нь хариу үйлдэл Японы төрөмгийлэх бодлогыг улам даамжруулсан юм. Хятадын 14 жилийн төрөмгийллийг Токио үл ялэг ойлголцол орон нутгийн асуудлыг шийдэх мөргөлдөөн гэдгээр халгалж байлаа. Энэ шалтгааны уран шигээр Япончууд нийтдээ 30-аас 35 сая хятад хүнийг хор олсон байгаа юм. 80 жилийн дараач гисэн халах голын тулааныг Япончууд дайн гэж үздэггүй. Японы сурах бичиг төртөл Номон хааны мөргөлдөөн л гэж заадаг. Энэ нь халах гол дээр байгуулсан манай гавьяаны үн цэнийг бууруулж байгаа юм. Энэ ганц халах голын ялалтыг гойлох гэсэн оролдлого биш. Энэ бол бүхэл бүтэн үнэн түүхийг тэр чигээр нь өөрөөр хэлбэл түүхийг тэр чигээр нь гойлох биш. Харин өөрчлөх гэсэн шууд санаа байгаа юм. Манай улсын хувьд бол энэ гэхээр одоо дайн байсан гэж хэлж болно. Халах голд улсын энэ үйл явдлыг бол зүгээр нэг мөргөлдөөн тулаан хэлийн зөрчилдөөн гэж ойлгож ерөөсөө болохгүй гэж бид нар үздэг. 30-аад онд алс дорнодод Япончуудын гол дайсан нь мэдээж зөвл толгойд улс байлаа. 1904-1905 оны Орос Японы дайнд ялалт байгуулж Оросын эзэнт гүрнийг сүхрүүлсэндээ Япончууд хэд бардан байсан юм. Энэ ялалтын бүх сайхан дурсамж, өөртөө итгэлтэй байдал нь Японы эрх баригч цэргийн жанжнуудад ямар ч дайнд амжилт олно гэсэн итгэл өгсөн хэрэг болж байлаа. Гэвч тухайн үед зөвлөлт холбоот улс огтур улс болсон байлаа. Эргний дайнаас хойш зөвлөлт холбоот улс хөл дээрээ босоод зогсохгүй аж үйлдвэрлэл зэвсэг түвшнээ хөгжүүлж чаджээ. Зон олон дэлхийг хамарсан шин дайныг хүлээж дэлхийн том гүрнүүд бие биенээ сонжиж суун. Харин Японы генералууд гол дайснаа судалж байлаа. Тэгэхэд Японы цэргийнхэн их том төлөвлөгөөтэй байсан юм. Тэд Аз твийг эзэлж яваад
Тэгээд тэндээс зөвлөлт холбоот улс төр эдийн засагт нөлөөлөх санаа агуулсан байсан юм. Улаан арим төдийгүй алс дорндод байгаа зөвлөлтийн цэрэг ер нь зөвлөлт холбоот улстай мөргөлдөх хэрэг байна уу гэдгийг японочууд ихэд сонирхож байлаа. Зөвлөлтийн алс дорнд руу цөмрөн ороход японочдод тээг болоод байсан ганцаад нь богд найрамдах Монгол ард улс байлаа. Гэвч хүчний хувьд тэнцвэргүй тул Японы Квантуны армийн эсрэг монголчууд дангаараа эсэргүүцэн тогтоох аргагүй байлаа. 30 оны үеэр Монголд гадаад болон дотоод байдал улам хурцдсан тул хил хамгаалалт, харуулын анги салбаруудыг өөрчлөөд улсын хилийг хамгаалахаар мэргэжлийн цэргийнхэн гарсан байдаг. Монгол улсын хил хязгаарыг ер нь түгшүүртэй байдал бий болох нь бол тов тодорхой болж ирсэн. За ингээд энэ үед л айл болохоос дайм болохоос зайлс хийж хил дээр буун дуугарахгүй. Японы цэргийн удирдлага хөлсний цэрэг ашиглан хилийн дагуу үе дайран өдөөн хатгалга хийж хилийн хамгаалтыг танддаг байлаа. 1935 оны 1-р сард Японы тагнуулын толгой анги Монголын хилийн застав руу дайрсан ч эрэлхий хилчин дайчин Шагдрын гонгорын шаргуу эсэргүүцэлтэй тулгарчээ. Японы 10 орчим зэвсгэлсэн зэрэгтэй байлдаж эх орныхоо хилээс хөөн гаргасан. Энэ Шагдрын гонгор бол одоо Монгол улсын анхны баатар. Халахын голд байгуулсан гавья. Тэгэхээр би тэр одоо энэ ч зөвхөн 39 онд ихээгүй л энэ одоо 30 хэдэн оноос л өдөө хатгалт юу гарсан. Дийлэн дээр бодлон гарч энэ одоо аав ээжнүүд ярьж ил байсан. Тэгээд ярианаас нь би сонсч ил байсан. Бидэндээ бол нэг хийхгүй л дээ. 1939 онд Алтан гэрэл 7 настай байжээ. Аав нь адуу малаа харахаар өдөр бүр хил рүү явж орой 9 мэндэрэгт нь хүүхдүүд нь баярлан өгтдөг байлаа. Ер нь тэр Японы онгоц чинь их хурдтай, ер нь их нарийнхан дуутай, ёнгийн шонгонсон, и шомбот доошоо ордог, хогсоо дэшээ гардаг. Энийг нэг бол тодхон санаж байна. Тэгээд бөмбөгөө мулцдаг. Өөр хардсан мохоо би одоо тэнийг хай мэдчихээн. Тэгэхээр ч ухаа бид бөмбөгийн тоос шороон тогтол дарга гэж явсан. Тэр үед 7 настай Алтан гэрэл хүүд Япончууд тун утахгүй Монгол руу дайрна гэж томчууд нь ярьдаг байлаа. Гэвч монголчуудад туслахаар зөвлөлтийн арим хөрөлдсөн ирсэн юм. Зөвлөлтийн зэргийн арим одоо миний л харснаар бол баруун хойноос дөрвөлжин ногоо юм. Одоо яг тэг дөрвөлжин явдаг. Би ЮСС-ээр ягнсан байдаг бол одоо хойно боддгийг. Ширүү орсоо манай ахмадууд зайчууд ээлжид юм ер нь одоо шилдэг аримудаа өгсөн онгоцсон гэсэн мундаг ус байсан. 30-аад оны ихэр Японы цэргийн удирдлага Азийг иргэшээлтэд оруулах алс хэтийн наривчилсан төлөвлөгөө боловсруулсан юм. Хамгийн гол нь эхлээд зөвлөлт рүү дайрах уу эсвэл хятад болон номхон далайн арлууд руу дайрах уу гэдгийг сонгох үлдэж байсан. Тухайн үед Япончуудад ирээдүйн дайны үндсэн хоёр чиглэл байсан. Нэг нь Хэй хятадтай хийх дай. Нөгөөх нь Оцо зөвлөлттэй хийх дай. Квантуны армийн генералууд зэвсэг түвшээ Орос руу явуулвал зөвлөлтийн Сибирт хөнгөн маягийн зугаалга болохоор барахгүй. Байгалийн нөөц баялаг нь Японы аж үйлдвэрлэлд хэрэгтэй гэсэн амлалтаар эзэн ханаа синхруулахыг оролдож байлаа. Японы тэнгисийн цэргийн хүчний жанжнууд номхон далайн өргөн удам орон зайг иргэшээлтэд оруулахын зүйтэй гэсэн шаардлага тавьж байв. 1932 оны сүүлээр эзэн хаан Хирохито ерөнхий жанжин штабын боловсруулсан 1933 онд зөвлөлт холбоот улсын эсрэг явуулах дайны төлөвлөгөөг сайшаасан юм. Энэ төлөвлөгөөний дагуу байглаас дорн зүгт багтсан зөвлөлтийн бүх өргөн удам нутаг дэвсгэр Японд хамрагдах ёстой байлаа. Зөвлөлт холбоот улс энэ талаар тун сайн мэдэж байсан. 1904-өөс 1905 оны Орос-Японы дайнд ялалт байгуулсан Японы зэвсэг түвшин зөвлөлтийн алс дорндод мөн л ялан гэдэгтээ итгэл төгс байлаа. Чухам тэрл үед анх удаа Японы ерөнхий сайд Гита Танакагийн нэрээр нэрлэгдсэн Танакагийн тунхаг бичиг гэх нууц баримт оршин байдаг нь эл болсон юм. Уг тунхагийн бүтэн нэр нь Манжуур болон Монголд хэрэгжүүлэх улс төрийн бодлогын тунхаг бичиг. Зөвлөлт холбоот улсын зэвсэг түвшний байдал
гадаад улс орнуудтай ямар харилцаатай байгааг анхааралтай авснаар зөвлөлт Японы дайныг ойрын ирээдүйд явуулах нь зүй хэрэг. Эзэн хааны засаг захиргаа зөвлөлт толгойд улстай хийх дайны бодлогыг аль болох хурдан эхлүүлэх ёстой гэж үзэж байна. Их хөв нь олдоогүй тул Япон улс дээрх тунхаг байсан гэдгийг одоо хүртэл няцаасаар байдаг. Токиогийн Хитацубаши их сургуулийн хүндэт профессор Танака Кацухико. Танакагийн тунхаг гэсэн нэртэй баримтыг ерөнхий сайд Гита Танака 1927 онд эзэн хаанд өргөн барьсан. Хожим халахын гол дөрөнсөн цэргийн ажиллагааг тус тунхагийн дагуу нарийн чанд явуулсан ч Танакагийн тунхагийн их нь Япон хэл дээр байдгүй юм. Гэвч Танакагийн тунхаг хийх олсон баримт биш гэсэн баталгаа зөвлөлтийн гадаад тагнуулын архивт байгаа. Тус баримтыг олж авсан зөвлөлтийн тагнуулчдын шилдэг ажиллагааны нэг. Баримтыг Японы нууц шуудан холбооноос авсан. Солонгосоос мөн тийм баримт олсноор тунхаг бичиг үнэхээр байдаг гэдэг нь батлагджээ. Нэгэн зэрэг ижил хоёр нууц баримтыг хоёр өөр улсын нутаг дэвсгэрээс олж авсан нь тагнуулын түүхэнд байгаагүй ёр бусын тохиолдол байлаа. Япончууд зүүн Аз зөвлөлтийн алс орнуудын газар нутгийг Танакагийн тунхаг заагдсан стратегийн дагуу эзлэх асуудлыг нааштайгаар авч үзэж эхэлсэн. Стратегии в соответствии с доктриной Танаки на пространствах Восточной Азии и Российского Дальнего Востока. Зөвлөлтийн удирдлага тэр үед бүгд найрамдах Монгол ард улсыг Японы төрөмгийллээс хамгаалах тэргүүн шугам гэж үзэж байлаа. 1936 оны 3 дугаар сарын 12-нд зөвлөлт толгойд улс бүгд найрамдах Монгол ард улс хоёр харилцан тусалцах гэрээ байгуулжээ. 1936 оны зөвлөлт Монголын харилцан тусалцах протокол бол маш тийм чухал юу байсан гэрээ байсан. За энэ гэрээ бол нэг дөрвөн зүйлтэй байсан. За энэ гэрээний дагуу хоёр улс хоёр улсын газар нутагт техникийн урд шидгээд халдан тогтсон үед харилцан зэрэг зэвсгийн хүчээр туслах мөн эд болон сэтгэл санааны материал үзүүлнэ гэсэн тийм заалттай байсан. За тэгээд энэ гэрээ нь бол альва нэг улсын эсрэг чиглэгдээгүй. Зөвхөн харилцан бие биенийг хамгаалах тийм тухай гэрээ байсан. 1936 оны 3 дугаар сард гэрээнд гарын үсэг зурхийн өмнө Йосеф Сталин Америкийн сэтгүүлч Рой Ховардд өгсөн ярилцлаганда ирээдүйн дайны хоёр голомтыг дурдж байлаа. 1936 оны 3 дугаар сарын 5-ны Правда сонин. Хэрвээ дайн эхэллээ гэж бодоход дэлхийн аль хэсэгт эхлэх вэ? Аянгийн үйл хаана илүүтэй хуралдсан бол өрн эсвэл дорн зөвхтөө. Миний бодлоор дайн дэгдэх хоёр голомт байна. Нэг нь алс дорндод Японы эзэмшлийн бүсэд. Нэг Японы цэргийн удирдлага бусад улс оронд нэг бусуудаа замлахилж байсантай холбогдуулан хэлж байна. Нөгөө голомт нь Германы эзэмшлийн бүсэд. Яг аль нь илүү аюултай хэлэхэд нэм бэрхч гэсэн хоёулаа оршин байгаа гэдэг нь бодит үнэн. 1936 оны 11-р сард нацистийн Герман Японы эзэмт бүрэн хоёр хүчээ нэгтгэн Берлинд Коминтерны эсрэг гэрээнд гарын үсэг зуржээ. Хожим энэ гэрээнд Итали тэргүүтэй Европын хэд хэдэн орн нэгдсэн юм. Нарийнда энэ бол зөвлөлт улс болон коммунист үзэл санааг үндсээр нь нухчин дарах цэргийн эвсэл байсан. Халахын голд байгуулсан гавья. 1938 оны 3 дугаар сард Квантуны армийн штабаас улс орноо батлан хамгаалах бодлого гэсэн нэртэй төлөвлөгөө гаргаж энэ төлөвлөгөөний дагуу зөвлөлт толгойд улсын эсрэг хийх дайнд Оросын улаан армийн эсрэг Япончууд 18 дивиз гаргахаар болжээ. Төлөвлөгөөг дугаар 8 гэж нэрлсэн. Тэнд халдан довтлох хоёр чиглэл гаргаж эхнийх нь Владивосток, Хабаровскоор дамжиж довтлоно. Хоёр дахь чиглэл нь байгаль нуур, өвөр байгалийн сав газар. Тийшээ Монголоор дайрч гарна. Японы генералууд зөвлөлт улстай амжилттай дайтыг гэвэл ард талдаа хятадуудаас байгуулсан 500 сая хүнтэй ажлын батальон байх ёстой гэж үздэг байсан билээ. Өөрөөр хэлбэл зөвлөлт толгойд улстай дайдах үеэр хятадын нийт хүн ам нь японочдыг бүх юмар нь хангаж өгөх ёстой байжээ. Зөвлөлтийн алс дорн руу халдах бэлтгэлээ сайтар базаах үүднээс японочууд хил дагууд өдөн хатгах ажиллагаа явуулж дайснаа хуурмаг дипломат аргаар
төөрөгдүүлж байсан байлаа. Тэр үед бүгд найрамдах Монгол ард улс дорн зүгт Япончуудын байгуулсан Манжгаа улстай хэллэж байсан. Манжгаагийн улс төрийн бодлого нь Японы булан эзлэгчдээс шалтгаалгаас гадна засгийн газар нь Японы зэвсэг түвшний командлал дор байсан юм. Нэг ёсондоо Квантуны армийн командлагч нь Манжгаа дахь Японы албан ёсны элчин сайд болж байгаа юм. Манжгаа бол тусгаар тогтносон улс гэж тооцогддог. Энэ улсыг хэд хэдэн орнууд хүлээн зөвшөөрсөн. Тэдний дунд зөвлөлт толгойд улсч орж байлаа. Ер нь бол Япон дэлхий дээр анх удаа нэг тийм өвөрмөц тогтолцоо байгуулсан юм. Албан бус империализм. Тэр үед Манжгаа улсыг аль биесээр Манжийн эзэнт гүрэн гэдэг байлаа. Манжийн эзэнт гүрний тэргүүнээр Япончууд Хятадын Чин улсын сүүлчийн эзэн хаан Пүүийг өргөмжилжээ. Пүүи 5 настайдаа хаан ширээнд суусан. Япончууд тэрэнд найдлага тавьж тэрээр Японы цэргийн эрхтнүүдийн гарт жинхэнэ утгаараа утсан хөөхөлтэй байсан да. Хожим 45 онд Пүүи олон улсын цэргийн шүүхтэр Японы милитаристуудыг яллахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Гэвч 30-аад оны сүүлчээр эзэн хаан Пүүи бараг Японы командлын барьцаанд байлаа. Эзэн хааны улс орныг ч гэсэн Япончууд хэлийн зөрчил мөргөлдөөнд түлхүү ашиглаж байсан юм. Манжгаа бүгд найрамдах Монгол ард улсын хэл Манжуурын тал нутгаар явдаг байсан учраас зарим нэг газраар тогтсон тодорхой заг гэж байгаагүй. Япончууд хэлийн шугам байгалийн саад тодгороор явагдах ёстой гэж үздэг байсан юм. Өөрөөр хэлбэл халах голоор яг үнэндээ хэлийн шугам халах голоос өмнө зүгт 20-25 км-ийн зайд байсан. Гэвч энэ нь Япончуудын санаанд нийцсэнгүй. Энэ хэлийн хэлцээрт оролцогч Японы талаас бол одоо Монголын талд бол одоо байнга дарамт шалгалт үзүүлж байсан. Нэгдүгээрт нь одоо Манжгаа улсыг хүлээн зөвшөөр, хоёрдугаарт нь одоо Японы элчин сайд Манжгаагийн одоо элчин консулыг одоо Улаанбаатар болон ховдод одоо суулгах, одоо эдийн засаг улс төрийн харилцан үндэсний ашигтай хамтарсан гэрээ байгуулах гэдгийг одоо тулган хүлээлгэж байсан. Үүнд бол одоо Монголын тал бол одоо баруун Манжийн зүгээс одоо өдөөж байгаа нутаг дэвсгэрийн төрөмгөл бол одоо эртнээс нааш одоо монголчуудын одоо оршин сууж нүүдэл амьдарч байсан нутаг юмаа гэдэг тийм үзэл баримтлаагаар ингэж одоо энэ хэлийн гэрээнд оролцож байсан. Гэвч одоо энэ хэлийн гэрээ амжилттай болоогүй. Шаардлага бол үндэстэй болгохын тулд Японы зураг зүүчэд онцгой тушаал гарган хэлийг зөв гаргасан эртний Япон газрын зургуудыг устгаж халах голоор хэл явагддаг шинэ газрын зургуудыг зохиожээ. Гэвч Япончууд бүгдийг хэдийнэ тооцоолоод зөвхөн шалтгаал хайж байсан. Тэгээд өдөө хотголго явуулах башир аргаар Монголын нутгийг гартаа оруулж байлаа. Монгол улсын яг хэлийн дагуу энэ төмөр зам бол явхаар байсан. За үүнээс улбалаад энэ бол угаасаа Монгол зөвлөлтийн цэргийн одоо их бууны галын дор одоо энэ стратегийн зорилтын төмөр замд өртөж болцсохгүй байсан. Тийм учраас Монгол зөвлөлтийн одоо цэргийн одоо их бууны галаас одоо галын хүчнээс холдуулахын тулд одоо Номон хаан бүрдээ өнөөс халах голын зүүн эрэг дагуу эрэг хүртэлх нийтдээ нэг 16 орчим километр 20 орчим километр газар нутгийг одоо хүчээр үгүйсгэж за Монгол улсын хэл бол алт голын одоо зүүн эргээр зүүн баруун эргээр ингэж тусгаарлагдана гэж одоо үздсэн байна. Тухайн үед Монгол улс Япончуудын хувьд зөвлөлтийн хэл төрөх жижигхэн саад байлаа. Зэвсэгтүүчин бараг байхгүй тул тал нутгийн улс Япончуудад хөнгөн зуушил санагдсан. 30-аад оны сүүлчээр Японы үндсэн зорилт нь зөвлөлтийн Сибирийн уудам орон зай байгалийн нөөц баялаг байлаа. Хэлийн шугамыг ашигтайгаар холдуулахын тулд Япончууд гэрээ хэлцлээс гадна хүчээр шийдэхийг оролдож байлаа. Тэд ингэж монголчуудад анхааруулж байсан. Шаардлагыг хүлээн авахгүй бол өөр аргаар шийднэ гэж. Бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрт Япон Манжийн зүгээс бол 60 гаруй удаа бол халдан давталсан. За хамгийн том одоо тулдаанууд болон энэ үдэн хатгалах нь бол 1935 оны 1-р сарын 24-нд бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр халахын сүмийг бол одоо Япон Манжийн цэрэг эзлэн авсан юм. Нэг ёсондоо энэ бол хил дээрх зарлаагүй дайн байсан отолт өдөр болгон буудалцаан амиргдагсад шархдагсад. Халахын голд байгуулсан гавья. Баргууд бол Монгол бурайдуудтай гарал угсаа нэгтэй ард түмэн.
Өөрийн хэл ёс заншилтай. Тухайн үед баргууд бүгд найрамдах Монгол ард улс Манжгоогийн хэл дагуу нүүдлэн аж төрдөг байсан учраас Япончуудаас бүрэн хараат байлаа. Япончууд булан эзэлсэн нутаг дэвсгэрээ хуулийн дагуу болгохын тулд баргуудыг ашиглаж байсан. Японы тал бол одоо Монголын зүүн хязгаарт нутаг шинээр эзэмшихийн тулд одоо баргын айлуудыг маш олноор нь нүүлгэн малтай нүүлгэн оруулж ирж одоо тэр тэдгээр айлуудад одоо 2-3 цагдаа харуул суулгаж байсан. Тэдгээр айлуудын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор энэ нь одоо 1935 оны 1-ээс 36 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд бол 1000 гаруй айлыг нүүлгэн оруулж ирсэн байдаг. 80 жилийн хугацаанд энд бараг юу ч өөрчлөгдсөнгүй. Эц төгсгөлгүй үргэлжлэх бэлчээр олон мянган толгой мал амьдрал ахуйгаа авч явах хүнд хүчээр хөдөлмөр. 2-3 цаг явал болно. Одоо тэгээ будаага хийж чаддаг. Будаага чана энэ дотроо чана. Ингээд будаатай цаад. Үгүй цагаан будаа ингээ хуурцсан. Тогоон таван тэгээд. Энэ айл зундаа гэрт зусаж харин намар хүүхдүүд нь хичээл сургуультай явахын тулд хот суурин бараадна. Ааруулсаа идэл эрүү шүтээ бол тэгээд хүмүүс тэгдээд. Ингээд хатааж олон болгож зардаг. Энэ арууд хатааж яхаараа үнэтэй болно. 15,000. Хил нь 15,000. Гэрийн эзэн жилийн түр шадуу малтай ноцолдно. Энд дайн болсныг нутгийн хөгшчүүлийн хууч ярианаас л мэддэг. Тэр баян цагаан ийм дээгүүр тулж ирсэн гэж өвчтэй ярьдаг шүү дээ. Тэр Сөмрийн зүүнтлийн банка. 30-аад оны сүүлчээр бараг хүүхдүүдийг насан туршидтын хамт Япончууд хүчээр дайчлан цэргийн байгууламж бариулдаг байлаа. Нуувч, онгоцны зурвас, хянах байр гэх мэтчлэн. Барилга байгууламжийг барьсны дараа хамгийн аимшиг зүйл эхэлнэ. Тэр талаар Монголын хэлчдэд баргууд өөрсдөө ярьж өгсөн байдаг. Манжгоо Монголын хэл дээр баригдсан бараг хүний байцаалтаас Япончууд ирж бүх хэрчүүдийг хүчээр авч яваад нисэх онгоцны зурвас барих ажил дээр тавьсан. Дараа нь Япончууд нисэх зурвас байрлсныг хинч мэдэх ёсгүйгээд бид бүгдийг буудан хороохоор шийдэж би шүн зүхтэж амжлаа. Булан эзэлсэн нутгийн хүмүүст Японы командлал хатуу ширүүн ханддаг байсан. Одоо тэр үед бол энэ сэрэгт өлтгдөг үед бол одоо маш бие сайтай болцоод юм уу? Одоо их залуухан хүч хөдөлмөр сайтай ийм би тэнхээ сайтай бол энэ сэрэгт авалдаг гинэ, бариулдаг гинэ. Тэгээд бариулвал бүгдийг алдах Япон. Барилга дууссаны дараа бүгдийн толгой дараалан хядаж булсан газрыг хожим 1000 яс буюу Монголоос шууд сэрүүлбэл 10,000 яс гэж нэрлэдэг юм. Бямбин Батмөнх барга ястан тэрээр Японы эзлэн төрөмгийллийн талаар дурсан ярих дургүй. Тухайн үед энэ баргасуудын Японы барах сэргийн сургаагч нь шүү дээ. Бүр Япон хүн гэнэ. Тэгээд Япон хүн учраас тэд маш их барах сэрэгт хал үзүүлдэг гэн. Тэгээд баргасууд одоо цэргийн албанд албаар явж их юм чинь. Тэгээд бол энэ булан дэрсээ дайрах үед одоо тухайн үед бол энэ амгаланд шүү дээ. Японцууд бол ариван цагдааны газар гаргах. Тэгээд тагнуулын байгуулах цагдааны газар энэ дотор одоо шамбин юм уу игүүл энэ цагдаа юм уу одоо олон талын юм шүү дээ цэргэлт хийдэг байсан гэн. Халахын голд байгуулсан гавья. 30-аад оны сүүлчээр алс дорндод зөвлөлт Японы тагнуулчдын ширүүхэн далд тэмцэл өрнөн. Москва, Токио бие биенээ хуурам эхэлж хор хутгахыг хичээгээс гадна хэн төрүүлж цохихыг таамаглаж байлаа. Японд Орос улстай дайтах талын хүмүүс нөлөө ихтэй байна гэдгийг зөвлөлт тагнуулынхан олж мэджээ. Тэрнээс гадна Америк, Англичууд зөвлөлт холбоот улсыг Японтой сөргөлдүүлэхийг хичээн оролдсоор байлаа. Хятад дахь цэргийн атташе, бригад командлагч Иван Дан ганц хятад төдийгүй Америк, Англичууд ч гэсэн хэзээ зөвлөлт улс Японтой байлдах бол гэд хүлээж байна. Бүгд л Японы ялагдлыг хүсэж байгаа.
Гэхдээ бусдын гараар бусдын хөлс цусны үн цэнээр. Японы тагнуулын алба зөвлөлт рүү хэдэн зуугаар нь туршуул явуулна. Тэд игнэндээ хүмүүсийг элсүүлж, улаан арим, барилга байгууламжуудын талаар мэдээлэл цуглуулна. Японы тагнуулын ажиллагаа өргөн цар хүрээнд явагдаж, цагааны үлдэгдлүүд хүртэл японочдод туслан өвөр байгальд хөдлөх болсныг зөвлөлтийн сөрөг тагнуулынхан Москвад мэдэгдэх болов. Дотоод яамныханд хүн хүч өрөлдсөхгүй байлаа. 1939 оны 7 дугаар сарын эхээр Берия Уршилот бичсэн загталда дотоод хэргийн ардын комиссариудын газарт цэргийн боловсрал бүхий туршлагатай боловсон хүчин тэр тусмаа тагнуулын ажиллагаа явуулах чадвартай улс хүрэлцэхгүй байгааг онцолсон байдаг. Тиймээс Берия Ленин Фрунзе нарын нэрэмжит академи төгссөн Монгол Шинжаанд онцгой хилцсэн шугамаар ажиллах 40 хүн гаргаж өгөх хүсэлтийг Уршилов тавьсан байна. Японы тагнуулын үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор зөвлөлтийн сөрөг тагнуулынхан бас хөдөлгөөсөөр аргагүй хүрчээ. Энэ бол өндөр ур чадвартай мэрэгжлийн тагнуулчдын тулаан байлаа. Тэр үеийн ихэнх тагнуулчийн ажиллагаа одоо хүртэл нууц зэрэглэлд байгаа. Гэвч зарим нь ярьж болно. Жишээ нь өөрийн намтар түүхээ бүр мөсөн өөрчилсөн Японы армийн офицер бие даасан тагнуулч Ахмад Камедогийн талаар юм. Нэг нэр нь Дэдасан, нөгөөх нь Пак. Дараа Ситров нэртэйгээр манай тагнуулч болсон. Эхэлж тэр орон нутгийн дотоод яманд ажиллаж байгаад дараа нь цэргийн сөрөг тагнуулд орсон юм. 1923 онд Ахмад Камедо Солонгос иргэн болоод зөвлөлтөд орогнож, дотоод яамны бүх шалгалт шүүлтийг давсны дараа зүтгүүрийн депод ажилчнаар оржээ. Намд илсээд алс дорнодын их сургууль дүүргэн Сталинград руу дадлагаар явсан байна. 1937 онд Зиновьев Троцкийн бүлгийг идэвхтэйгээр илрүүлж, алс дорнодод Японы тагнуулын албаны хамгийн үн цэнтэй тагнуулч болж чаджээ. Камедо бие даасан байдалд бараг 20 жил тагнуул хийж. Энэ хугацаанд тэр өөр нэг тагнуулчтай хамт игнэндээ 39 туршуул эйлсүүлж чадсан юм. Тагнуулч Ацукогийн намтарч гэсэн нэн сонирхолтой. Тэрээр зөвлөлтийн Владивостокт Японы элчин сайдын яамны дэргэдэх Ничиро компани менежер нэрийн дор тагнуулын үйл ажиллагаа явуулж байлаа. Удаан хугацааны турш туйлын хашир няхур ажиллаж байсан учраас манай сөрөг тагнуулынхны хувьд баригдашгүй итгэд байжээ. Ацуко үнэхээр өндөр түвшний мэрэгжилтэн. Тийм болоод бид урт хугацааны туршид тэрнийг халуун мөрөөр барьж чадаагүй юм. Ацуко зөвлөлт толгойд улсын номхон далайн тэгсийн цэргийн хүч, хөлөг онгоцуудын шин чанар, зэвсэглэлийн бүтцийн талаар Токиод мэдээлэл олж өгөх тал дээр мэргэжсэн хүн. Гэсэн ч манай сөрөг тагнуулынхан тэрний сул талыг олж чадсан юм. Ацукон ховор ном, судар цуглуулдаг нэгэн байсан тул манай нэг тагнуулч адилхан цуглуулагч болж, номхон далайн флотод алба хашдаг, мөнгөний гачаалд орсон офицерын дүр товирч, мөрөөр нь хөөж олж чаджээ. Тагнуулч хүний хувьд энэ бол ёстой олж, адилхан цуглуулагч хүн. Энэ дээр бид дөрвөлсөн юм. Тэгээд Ацуко манай хүнийг ятгаж Япон талд ажиллах санал тавьж, элсүүлчихлээ гэж бодсон баг. Үндэ бол бид өөрсдөө өөрийнхөө тагнуулчаа тэдний талд оруулсан юм. Тэгээд энэ тоглоом нэлээд удаан үргэлжилсэн. Тухайн үед тагнуулын үйл ажиллагаа явуулдаг нэг төв нь Харбинд байрлаж байлаа. Энэ нь чухамдаа Орос хот байсан бөгөөд Хятад гэхээсээ цагаантны үлдэгдэл олноор оршин суудаг байсан юм. Тагнуул бэлтгэх, элсүүлэх ихэнх ажил энд явагддаг байлаа. Харбинд олзлогдогс дөрвөгч нарт зориулсан 20 ханги байдаг. Тэнд жухам Японы тагнуул хорлон сүйтгэгчдийг бэлтгэдэг байлаа. Тэд зөвлөлтийн алс дорнод Монгол, Хятадын арим, төрийн бусад байгууллагад орж тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой бэлтгэгддэг байсан юм. Харбины Японы тагнуулын алба ирээдүйн туршуул хорлон сүйтгэгчтэй шалгах ажилд онцгой анхаарал тавьдаг байлаа. Тэдний төсвөр төвчээрийг харахын тулд баримтчилгаа, байцаалтыг жинхэнэ юм шиг хийдэг байжээ. Шалгалтыг нэг л хэлбэрээр хийдэг. Баригдсан тагнуулыг гавлаж толгойг нь бүтээгээд Харбинаар хэсэг авч явсны дараа нэг байр руу оруулна. Дотор нь элчингийн газрын аль нэг өрөөг яг дуурайлган зассан байдаг. Өрөөнд дотоод яамны ажилтан сууж байна. Нудрага зангидчихсан. Тэгээд ширүүхэн байцаалт явуулна. Энэ туршилтыг давсан хүмүүсийг зөвлөлт рүү явуулах хорлон сүйтгэх багийн бүрэлдэхүүнд оруулдаг байлаа. Тэр үед ихэнх хүмүүсийг Атман Семеновын удирж байсан Оросын цагаачдын хэрэг эрхлэх товчоо бэлтгэдэг байсан юм. Олон хүн буудан хороосон хэрэгтэй Семенов эргэний дайнд ялагдал хүлээснийхээ дараагаар хасгуу дасаан дайчих үүднээс Япончуудтай хамтрах болжээ. Семенов Орос цагаачдын талаар мэдээлэл дамжуулсны хариуд мөнгө авч байсан бүх баримт байгаа. Тэрнээс гадна Орос цагаачдын эрхлэн гаргаж байсан сонингууд чадгалагдсан.
Семенов энэ сонинд Германы фашист зэвсгийн алдрын төлөө гэсэн нийтлэл бичиж Гитлерийг төрсөн өдрөөр нь дэлхийн 2 дугаар дайны үеэр фронт дээр ялалт байгуулахад нь баяр хүргэдэг байлаа. Цагаачдыг хэрэглэх товчон үнэн хэрэгтээ хорлон сүйтгэгч бэлтгэх сургууль болж хувирчээ. Хэлтэс болгонд Японы тагнуулын алба хаагч байдаг байлаа. Ирээдүйн тагнуулч хорлон сүйтгэгч нар гүүр дэлбэлэх арга, хутга, галт зэвсгийн ур чадвар эзэмшиж байсан юм. 4 жилийн хугацаанд 34-аас 38 онуудад 200 гаруй дөрвөгсөд сургалтанд хамрагдаж дараа нь зөвлөлт холбоот улсад нэвтэрчээ. Мөн японочууд радио тагнуулын ажлыг эдвэгжүүлж эхэллээ. Квантоны армийн штабын дэргэд зөвлөлтийн радио мэдээг хүлээн авч тагнан тайлах зорилготойгоор тусгай хэлтэс байгуулагдлаа. Японы холбоочид чухам юу сонирхоод байгааг зөвлөлтийн армийн онцгой хэлтэс олж мэдсэн юм. 1939 оны 7 дугаар сард Хэлийн ойролцоох радиостанцаас тодорхой бус агуулгатай радио мэдээ дамжуулжээ гэсэн мэдээлэл манай сөрөг тагнуулынханд хүрэв. Холбоочны бүртгэлийн дэвтрийг нууц байдалтайгаар шалгасан ч нууц мэдээ дамжуулсан тэмдэглэл тэндээс олдсонгүй. Тэд гагцхүү улаан армийн байлдагч Васильев тухайн өдөр холбоон дээр жижүүрт гарч байсныг л мэдэж байлаа. 7 дугаар сарын 31-ний 16 цаг 45 минутад зөвлөлтийн 27 бөмбөгдөгч онгоц фронтын шугам чиглэн Тамсаг булгийн дээгүүр нисэж өнгөрсөн юм. Энэ үед Сокол радио станцаас 2 чудаа 27 гэсэн тоог дурдсан радио мэдээ явсан. Яг нисж байсан онгоцны тоогоор. Япончууд манай онгоцуудыг дөхөх үед нь их бууны галаар өгцсөн. Сөрөг тагнуулынхан энэ явдлыг судлан үзээд Васильевийн жижүүрт гарах үеэр хуурамч нислэгийн мэдээлэл илгээхийг командлаас хүссэн. 8 дугаар сарын 2-ны өдөр 9 онгоц Тамсаг булгийн дээгүүр хуурамч нислэг уйлдсан. Яг энэ мөчөд Б үсгийг 9 удаа давтсан радио мэдээ агаарт цацагдсан байлаа. Мөн л онгоцны тоогоор мэдээж хэрэг Васильев баривчлагдаж Японы тагнуулын талд ажиллаж байсан хэргийг хүлээсэн юм. 38 онд хоёр улсын тагнуулын албад тэмцлийг эрс өөрчилсөн үйл явдал болжээ. Энэ нь алс дорнодыг хариуцсан дотоод яамны удирдах газрын аюулгүй албаны 3 дугаар зэргийн комиссар Генрих Лешковтой холбоотой юм. Тэрбээр 1937 оны 100 Хабаровск төрсөн даруйда боловсон хүчний цомгтгол хийж эхэлснээр нэрд гарчээ. Үүний үр дүнд алс дорнодын дотоод яам мэрэгжлийн боловсон хүчний хомсдолд орсон юм. Лешковыг Москва руу дуудав. Гэвч тэрээр явхаас өмнө хил дээрх дотоод яамны хяналтын цэгүүдийг татан буулгаж тагнуулчдтай ажиллах бүх үүргийг Хэлийн отрядуудад даалгасан юм. 6 дугаар сарын ихэр Лешков чухал тагнуулчдтай уулзахаар Хэлийн Посит цэг рүү явжээ. 6 дугаар сарын 13-ны өдөр Лешков Хэлийн 59-р отряд дээр ирлээ. Түүнийг Хэл рүү заставын дарга хүргэж өглөө. Лешков энэ нууц уулзалт гэсэн нэрийдлээр цааш ганцаараа явж Хэлд авсан. Гэвч тэр эргэж ирсэнгүй. Заставын дарга 2 цагийн дараа төгшүүр зарласан юм. Лешковыг бүтэн 7 хоногийн турш амирагдсан эсвэл сурвгүй алга болсон гэцгээж байлаа. Гэхдээ тэр манжуурын хилчтэд бууж өгөн улс төрийн оргинол хүссэн гэдэг нь хожим илэрсэн юм. Лешковыг урвсан тухай Сталин нэн дээр мэдэгдэжээ. Учир нь алс дорнодын дотоод яамны удирдах газрын дарга улсын чухал нууц мэдэж байлаа. Лешков алс дорнодод байгаа бүх ангийн шилжилт хөдөлгөөнийг мэдэж байсан. Хоёрт манай армийн цэргийн техникийн жинхэнэ байдал, тактик техникийн үзүүлэлтүүдийг сайн мэднэ. Нарийн биш гэсэн. Гуравт юу мэдэж байсан гэвэл удирдах бие бүрэлдэхүүн нөөц боломж тагнуулын бүх сүлжээг мэдэж байсан юм. Мэдээж 38 оны 100 Генрих Лешков манжгоор зугцсан нь тухайн үеийн зөвлөлт холбоот улсын алс дорнодын батлан хамгаалах чадамжид хүнд цохилт болсон л доо. Гэвч энэ түүх ингээд дууссангүй харин ч үргэлжилсээр байлаа. Алс дорнодод томилогдохоос өмнө Лешков бүтэн жил дотоод яамны Азов хар тэнгисийн бүсийн даргаар ажиллаж Сталиныг нацистад очиход аюулгүй байдлыг биежлэн хариуцдаг байжээ. Тэнд их удирдагч аршин эмчилгээнд ордог байсан юм. Япончуудын мэдэлд орсон Лешков Сталины аминд талдах санал гаргасан байдаг. Энэ ажиллагаа Баавган ан гэсэн нэртэй.
Ажиллагааг Лушков, Япон тагнуулч Угаги хоёр зохион байгуулсан юм. Харбины ойролцоо Мацестийн Аршан сувилийн газрыг дуурайлган байшин барьж, цагааны үлдэгдэл офицеруудаас 20 хүнийг сонгон авчээ. Тэд амьд эргэж ирэхгүй гэдгээ сайн мэдэж байсан. Гэхдээ үзэл санаандаа хит улаарсан хүн юу ч хийхэд бэлэн байдаг. Ингээд тэд эмнэлгийг дуурайлган барьсан барилга дээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Халдлага хоромхон зур болох ёстой. Япончууд ажиллагааны үе шат бүрийг ягштал бэлдсэн. Бэлтгэлийн 10 оролдлогын 9 нь амжилттай болсон. 20 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Туркийн Трабзон буужээ. 1939 оны 1-р сарын 25-ны шөнө тэд заваар зөвлөлтийн нутаг дэвсгэрт орж дараа нь гүн хавцал даган урагшилж эхэллээ. Гэтэл гинт өөдөөс нь пулеметор ширүүн гал нээлээ. Тэднийг хүлээж байсан нь ойлгомжтой. Энэ зүгээр нэг бүтлгүүтэл биш. Энэ бол отолт. 6 хүнээс 3 нь газар дээрээ амиа алдаж үлдсэн 3 нь зугтсан байна. Халдлага бүтлгүүтэл. Учир нь Японд бие дааж ажиллаж байсан Йо хэмээх нэртэй тагнуулч яг цагаа болж зөвлөлтийн сөрөг тагнуулынханд мэдээлэл хүргэсэн байлаа. Бид түүний талаар юу ч мэдэхгүй. Мэдээлэл одоо хүртэл нууц зэрэгэлд байгаа. Харин Люшков 45 он хүртэл Орос сураггүй далгуулжээ. Урвагчийн хувь заяа жам ясаар гонигтай дууссан. Эцэст нь Люшков хаануугаг 45 онд Японы олзны хурандаа Такёко ярьсан юм. Люшков алуулж цогцын Япон цэргийн нэрээр чандарлан оршуулжээ. Халахын голд байгуулсан гавья. 39 он гэхэд бүгд найрамдах Монгол ард улс Манжгаа улсын хил дээр улаан армийн анги нэгтгэлүүд ирж гисэн байлаа. Зөвлөлтийн сөрөг тагнуулынхан Японы хорлон сүйтгэгч тагнуулчдыг амжилттай илрүүлж байсан юм. Чухам 39 оны хавар гэхэд зөвлөлтийн тагнуулын алба бүрэн ноёрхож байсан. Дайны өмнөх жилүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн тагнуулчдын нэг бол Рихард Зорге. Москваар илгээсэн мэдээллүүд нь их үн цэнтэй байлаа. Гэхдээ Зоргигээс гадна өөр тагнуулчид ч байсан. Энэ хооронд Монголын хил дээр олзлогдсон хүмүүсийн талаарх мэдээ Москваар байнга очино. Тагнуулын удирдах газрын дарга Урицкигээс Батлан хамгаалахын ардын комиссарт Монгол улсын хил 50 байна. 3 дугаар сарын 29-31-ний тулааны үеэр Япончуудыг олзоллоо. Дэд туранда Имамото, Япон 46 настай язгууртан чон авлаж явахдаа Монголын хил давснаа мэдээгүй гэж тайлбар өгсөн. Ахмад Юра, Япон 36 настай язгууртан орчинтойгоо танилцах зорилгоор явж байгаад хил дээр ирсэн гэж тайлбарлаж байна. Японы дэд турандагаас бараг болон бүгд найрамдах Монгол ард улс Дорнод аймгийн хой тагас зөвлөлт холбоот улсын хилийн нэг хэсгийг багтаасан нууц бүдүүвт зураг хураан авлаа. Манжгаа бүгд найрамдах Монгол ард улсын хилийг халахын голын өмнөд эргийн дагуу зуржээ. Зөвлөлт Монголын хооронд харилцан тусалцах гэрээ 10 жилийн хугацаатай байлаа. Энэ бол Японы төрөмгийллийг зогсооход хангалттай хугацаа гэж Улаанбаатар Москвагийн дипломатууд үзэж байсан юм. Энэ үед Герман, Япон хоёр дэлхийг хуваах ажилд бэлтгэж байсан. Тиймээс зөвлөлтийн хүч чадлыг халахын гол дээр шалгах нь геополитикийн томоохон тоглоомын нэг хэсэг болох ёстой байлаа. Өөрсдийгөө хэр хүчтэй гэдгийг Германд харуулах нь Япончуудын гол зорилго байсан. Учир нь тухайн үед 3 улсын шинэ холбоо байгуулах талаар яриа хэлэлцээр хийгдэж байлаа. 3 улсын холбоо. Япончууд энэ холбоо гол төлөв зөвлөлтийн эсрэг байх ёстой гэсэн болцол тавиад байсан юм. Харин гээдлэр барууны гүрнүүдтэй дайтахдаа Японыг татан оролцуулах хүсэлтэй байж. Тийм болоод халахын гол дээр амжилт гаргавал нэг талаас сүр хүч, нөгөө талаас Японы засгийн газар зөвлөлт Оросын эсрэг байгаа гэдгээ Гитлерт харуулах ёстой байсан юм. Халахын голд дайн болох нь гарцаагүй боллоо. Энэ дайнд Япон улсын геополитикийн ашиг сонирхол Квантуны армийн генералууд Гитлерийн Герман түлхэц өгч байлаа. Хил хязгаарын зохиомол маргаан Монгол улсын ашиг сонирхол энд одоо хамаагүй болсон. Тулаанд том тоглогчид орж эхэллээ.